бэлэн болоод байна. Өнөөдрийн хичээлээр багш та бүхэнд нэр үг, үйл үгийн талаар орохоор бэлдсэн байж байгаа. За нэр үг нь бол бид нар урд нь to be үйл үгийн тухай үзсэн байгаа. Нэр үг нь бол ихэвчлэн to be-тэй хэрэглэгддэг жишээ энэ дээр нэлээд ажиллаж ойлгож мэдэж авсан байгаа. За тэгвэл одоо тэдгээр нэр үгүүд маань хэрхэн үйл үг болж хувирдаг. Нэр үг, үйл үг хоёр хоорондоо яг юугаараа яаж ялгарч байгаа, хэлбэрийн хувьд, бүтцийн хувьд, мөн утга орчуулгын хувьд хэрхэн ялгарах. За тэгээ цаашаад үйл үгнүүд маань одоо хувирахтаа яаж хувирах вэ гэсэн ийм хичээлийг заахаар багш нь бэлтлээ. За тэгээд үйл үгийн талаар яагаад одоо орж байгаа юм бэ гэхээр бид нар одоо цаг руу буюу англи хэлний цагуудын хичээлүүдийг дараагийн хичээлүүдээр цагуудыг үзээд явах учраас ер нь англи хэлний цаг гэдэг нь үйл үгийн хувирлыг цаг гинэ гэж ингэж ойлгож байна. Тийм учраас үйл өгнүүдээ бүгдээ сайн цээжилж, тогтоож, өөр юм болгож авах хэрэгтэй. За ингээд өнөөдрийн хичээлийг эхэлцгээе. Noun. Noun гэдэг нь нэр үг гэсэн үг. Нэр үг. За одоо нэр үгийн жишээнүүд одоо харагдаж байна. Бүдрээ уншаад яваарай. Student. Оюутан. Teacher. Багш. Worker. Ажилчин. Cleaner. Цэвэрлэгч. Writer. Зохиолч. Singer. Дуучин. Dancer. Бүжигчин. За мөн энэ дээр cook гэдэг үг яа. Cook гэдэг нь тоогооч гэсэн үг. Тоогооч, cook, тоогооч. За тэгвэл одоо үйл үг. Үйл үг гэдгийг англиар verb гэдэг. Бид ихний өдрийн хичээлүүд дээр үзчихсэн үйл үг. За тэгвэл оюутан хүн яардаг вэ гэхээр сурдаг. Тэгвэл сурах гэдгийг study гэж хэлдэг. Study. Student гэдэг нь оюутан. Study гэдэг нь сурах. Student noun ахын study verb ахнэ. За дараач үг. Teacher. Teacher гэдэг нь багш. За тэгвэл одоо багшлах, заах гэдгийг англиар бичлэх вэ? Teach. Teach гэдэг нь заах, багшлах гэсэн үг. Үйл үг байна. За worker. Worker. Worker гэдэг нь ажилчин буюу нэр үг. За тэгвэл ажиллах гэвэл англиар work гэж хэлдэг. Work. За дараач нь cleaner. Цэвэрлэгч. За цэвэрлэгч гэсэн нэр үг маань үйл үг болохоор цэвэрлэх гэсэн утгыг илэрхийлдэг. Англи хэлээр орчуулгахдаа clean гэж орчуулагдана. Clean. Cleaner. Clean. Writer. Writer. Writer гэдэг нь зохиолч. За, зохиолч нь бичдэг, зохиодог. За, тэгвэл бичдэг үгийг write гэж хэлнэ. Write. Write гэдэг нь бичих гэсэн үг. За, дараач үг нь singer. Singer гэдэг нь дуучин гэсэн үг. Нэр үг байна. Дуулах гэж хэлвэл sing гэж хэлнэ. Sing. Sing. Дуулах гэсэн үг. За тэгэхээр хүмүүс яадаг вэ гэхээр дуулах гэдэг үйл үгийг sing гэдэг нь хэлэх гэдэг. Дуулах гэвэл нь одоо дуучин гэх юм бол sing гэж хэлэх гэдэг. Өөрөөр хэлбэл энэ хоёрыг зөрүүлж бодож, зөрүүлж ойлгож, зөрүүлж хэрэглэх гэдэг. За тэгвэл өнөөдөр хичээлийн гол зорилго маань sing гэдэг нь дуучин гэсэн үг юм байна. Дуулах гэхээр sing гэж хэлэх юм байна гэдэг. Ингэж ойлгож аваарай.
Dance. Dance гэдэг нь бүжигчин. Бүжигчин гэсэн үг. Бүжиглэх гэж хэлвэл dance гэж хэлнэ. Dance. 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 За. Мөн cook. За нэг тогооч. Өөрөлдөл нэр үгээр нь тогооч гэж хэлж байна. За тогооч хүн яадаг вүлээ? Хоол хийдэг. Тэгвэл хоол хийх гэдэг үйл үг буюу хоол хийх гэдэг үг маань нэр үгтэй адилхан cook гэж хэлдэг байна. Cook. Cook. За яг нарийн ялгааны үед бол яах вэ гэхээр a cook, to cook. Өөрөлдөл нэр үгийн одоо мэржил засан үгийн өмнө эсвэл n гэсэн ялгааны жишээ хэрэглэгддэг. За ингэснээр энэ маань ерөнхийдөө одоо нэг оюутан байгаа юм байна. Нэг дуучин байгаа юм байна гэсэн ийм утгыг илэрхийлдэг. Тэгвэл үйл үг гэж яаж мэддэг таам бэ гэхээр үйл үгийн хувираагүй хэлбэрийн өмнө to гэсэн үгийг хэрэглэдэг. Өөрөлдөл to study сурах, to teach заах, to work ажиллах, to clean цэвэрлэх, to write бичих, to sing дуулах, to dance бүжиглэх, to cook хоол хийх. Өөрөлдөл өмнө үйл to гэсэн одоо ийм үг авсан тохиолдолд энийг юу гэж ойлгох вэ гэхээр үйл үг юм байна гэж ойлгоно. За үйл үгтэй хувираагүй хэлбэр дээр байгаа үйл үг юм байна гэж ингэж ойлгож болно. Өөрөлдөл to гэсэн энэ үгийн араас орсон үйл үгнүүд маань хязгаарч ямар ч тохиолдолд хувирахгүй гэж ингэж ойлгож болно. За дахиад хэлэхэд нэр үгийн өмнө тэр тусмаа мэргэжил залсан үгсийн өмнө n гэсэн ялгамж жишгүүнийг хэрэглэдэг байна. Гэсэн ялгамж жишгүүнийг гүйвэлжир үгсэн үгийн өмнө хэрэглэгдэнэ. N гэсэн ялгамжийг ихшгэр гэсэн үгийн өмнө хэрэглэв. Энийг нэр үг юм байна гэдгийг одоо нэр нь ялгаж болдог бол энэ үгнүүд энэ бол үйл үг гэдгийг яаж ялгах вэ гэхээр to гэсэн уртлах үгтэй to гэсэн үгтэй хамт хэрэглэгдчихвэл энэ бол үйл үг юм байна гэж ингэж ялгаж болно. За тэгээд үйл үг маань to гэсэн үгийн араас орсон үйл үг маань хязгаарч хувирахгүй. Ямар ч одоо хувирах хэлбэр байдаггүй гэдэг чинь саялжлаа. За тэгвэл одоо энэ to гэдэг үг байхгүйгээр үйл өгнүүд маань хувирдаг. Өөрөөр хэлбэл түрүүн хэлсэн ба англи хэлний үйл үгийн хувирлыг цаг гинэ гэд ойлгож байна гэсэн. Тэгвэл одоо энэ үйл өгнүүд маань өгүүлбэрт орохоор тухайн үйл өгнүүд маань тухайн цагаа илэрхийлэхдээ хувирдаг. Тэгвэл тэр тухайн үйл өгнүүд маань яг яаж хувирах вэ гэдгээс хамаарат тэр тухайн цагийн дүрм нь гарчдаг. Грамм гэж ярьдаг дүрм. Өөрөөр хэлбэл одоо study гэдэг үгийн араас s төгсгөл авал ямар дүрм байх вэ? За study гэдэг нь одоо дүрмийн үйл үг юм уу? Дүрмийн бус үйл үг юм уу? Ийдээ залгах юм уу? Эсвэл үнцээрээ хуурч өөрчлөгдөх юм уу гэх мэтэр энэ олон асуултанд хариулах энэ үйл үгийн хувирлыг бүгдээ сайн мэдчих байх хэрэгтэй. За тэгэхээр одоо ингэж бүгдээ ерөнхий утгыг олоо мэдчихлээ. To study сурах, to teach заах, багшлах. За тэгвэл одоо өнгөрсөн цаг дээр одоо энэ одоо цаг дээр бол ингэж жишээлдэх байна. Тийм ээ? Сурдаг, заадаг, цэвэрлэдэг, дуулдаг, одоо бүжиглдэг, хоол хийдэг. За тэгвэл өнгөрсөн цаг дээр яах вэ гэхээр study гэдэг маань дүрмийн үйл учраас за энэ цагууд орж байхад дахиад ингээд яг энэ юунууд дахиж яригдах юм байна. Тийм учраас эхний ойлголтоо, эхний баримжаа бүгд мэдээд авчаараа ийм хөвөлтэй болно. Дүрмийн үйл маань study гэдэг чигээр. Өөрөөр хэлбэл ed гэсэн төгсгөл залгах чаа. Ed гэсэн төгсгөл залгахдаа y гэсэн гişг нь алгуулад
Бишээ y гэсэн гişг нь a гişгээр солигдоод ed гэсэн ийм төсөөл залгаж байгаа. За тэгвэл study гэдгийг сурдаг гэж орчуулж байгаа бол study гэх юм бол сурсан гэж орчуулах жишээтэй. Сурсан эсвэл сурдаг байсан. За teach гэдэг маань заадаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл to teach гэвэл заах гэсэн үг. За тэгвэл teach гэдэг маань одоо өнгөрсөн цаг дээр хувирахаараа энэ study гэдэг шиг ed залгадаггүй. Энэ маань үндсээрээ хувирч өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл teach гэдэг үгэл маань taught гэсэн ийм бүтцтэй, ийм хувиралтай бол. Taught гэдэг монголчуудын орчуулбал заасан гэсэн үг. Эсвэл өгүүлбэрт орохдоо заадаг байсан гэсэн утгаар орч болно гэсэн үг. За энэ жирийн өнгөрсөн цагийн хичээлээр багш нь илүү тодорхой нарийн зааж өгнө. За тэгэхээр одоо энэ teach гэдэг маань taught буюу одоо дөрвөн юмсаар өгүүлбэр нь хувирдаг юм гэдэг энийг бүгдээ ерөнхий мэдээллийн мэдээд авлаа. Тэгэхээр ингэж хувирдаг англи хэлэнд 200 үг гэдэг. Энэ 200 үгнүүдийг цээжилж тогтоох хэрэгтэй. Тэгэхээр одоо дөрвөн бус өгүүлбэрүүд гэдэг жишээ одоо интернетээс дөрвөн бус өгүүлбэрүүд гэдэг ороод эсвэл одоо irregular verbs гэж бичээд энэ үгнүүдийг цээжлээд явах юм бол та нарт илүү их амар хэрэгтэй ийм юу байгаа зүйл байгаа маа гэх мэт байгаа. За тэгвэл work гэж байна. Work гэдэг маань жирийн өнгөрсөн цаг дээр ed төгсөл залгана. Өөрөөр хэлбэл үүлэг маань жирийн өнгөрсөн цаг дээр хувирахтаа ed төгсөл залгадаг эсвэл үндсээрээ хувирч өөрчлөгддөг гэсэн ийм хоёр аргаар жирийн өнгөрсөн цаг үүсдэг. Тэгэхээр энийг бас ed-гээр бүдэр бичээд ойлгоод аваарай. Studied. За энэ ed залгаж байна. Энэ бас ed залгаж байна. Тэгвэл work гэдэг нь ажилтдаг гэсэн үг. Ажиллах. Work гэх юм бол ажилласан, ажилтдаг байсан гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл яг ийм хэлбэрээр болохоор одоо цагаар орчуулж байгаа. Хойно work гэдэг нь ed авчих юм бол одоо цагаар буюу ажилтдаг гэж орчуулагдахгүй, ажилласан, ажилтдаг байсан гэж орчуулагдсан гэсэн үг. За мөн clean гэсэн үг байна. Clean гэдэг нь цэвэрлэх гэсэн үг. Цэвэрлэх. За цэвэрлсэн болохоор бас ялгаа авахгүй study, work гэдэг шиг ed явдаг. Ийм. Одоо cleaned. За энэ үгийг орчуулвал цэвэрлсэн, цэвэрлдэг байсан гэж орчуулагдана. За дараач нь right гэдэг үг байна. Right гэдэг үг маань жирийн өнгөрсөн цаг болохоор өнгөрсөн цаг руу хувирахаараа right гэж одоо дөрмийн үйл үг буюу ed-ийг авахгүй энэ үг маань wrote гэж хувирдаг. Бас дөрмийн бус үгийн нэг бахнэ гэж бүдэр ойлгож байна. Wrote. Өөрөөр хэлбэл right гэдгээс ed төсөл салгаж болдоггүй. Ингэж хэрэгэлдэггүй. Ийм юм байдаггүй гэдэг нэг мэдээд авч болно. За энэ хоёрыг орчуулъя. Write гэдгийг орчуулвал бичих, бичдэг гэсэн үг. Wrote гэвэл бичсэн гэж орчуулдаг. За мөн sing дуулдаг. To sing гэвэл дуулах гэж орчуулна. Дуулах. За дуулсан. Дуулсан гэж хэлвэл sing гэдэг маань sing гэдэг хэлэхгүй. Өөрөлдөл write гэдэг, wrote гэдэг шиг хорно. Sang. Дуулсан гэсэн үг. Дуулсан. За sing дуулах, sang дуулсан. За dance. Dance гэдгийг өнгөрсөн цагаар шилжүүлээд хэлвэл дөрмийн үйлэг болж байгаа. Дөрмийн үйлэгдэр одоо энэ дээр яаж байгаа юм бэ? И гэсэн гişгээр төгсөж байгаа. И гэсэн гişг дээр шууд D залгаж байгаа. Өөрөөр хэлбэл dance гэсэн. Дахин одоо И залгаж хоёр double E-тэй бичихгүй гэсэн үг. За dance гэдэг нь бүжгэлдэг гэсэн утгатай бол dance гэдэг нь бүжгэлсэн. Бүжгэлдэг байсан гэсэн ийм утгыг илэрхийлнэ. За cook. Cook буюу to cook. Хоол хийх гэсэн үг. Хоол хийсэн гэж хэлвэл
Мөн dance гэдэг шиг дөрмийн үлэг байна. Дөрмийн үлэг гэдэг нь одоо яаж юм бэ? Тэр хойно ид төсөл залгана гэсэн үг. Cooked. Хоол хийсэн. Хоол хийсэн. За тэгэхээр эхний ээлжинд бүгд нэг ийм төсөөлөлтөй ойлголттой болоод авах хэрэгтэй. Тэгээд юугаа өөрсдөө сайн юу яагаад өөрсдөө одоо юугаар идэ гэсэн төсөөл одоо ямар үедээ залгаад байна, ямар үед нь одоо үүлэг нь хуурайд байна гэд эрэл хайгуул хийгээд одоо өөртөө ажиллаж болно шүү дээ. Тэгэхээр бас одоо идэ залгадаг өгнүүд нь одоо ийм өгнүүд байдаг юм байна. Ингэж орчуулагддаг юм байна. Идэ залгадаггүй үнцээрээ хуурдаг өгнүүд нь одоо ийм өгнүүд байдаг юм байна. Энийг одоо ингэ цээжлэн татах хэрэгтэй байна гэдэг ингээд багш та бүхэн зөвлөлчлөө ойлгуулчлаа. Тэгэхээр одоо энийг бас ингээд гэртээ хийгээд ямар одоо үйлгүүрүүд идэ залгаад байгаа, ямар үйлгүүрүүд нь одоо үнцээрээ хуурайд байгаа юм бэ гэдэг энийг бас үе явуулна. Төсөөлөлтэй болоод мэдлэгтэй болоод дараач хичээлээр илүү ойлгож авна гэсэн үг. За мөн АНЖ төсөл залгадаг ийм үйлгийн цагийн хувирал гэдэг. За ING ийм төсөл залгана. Өөрөлд стад гэдгээрээс АНЖ залгаж. За энэ дээр яах вэ гэхээр энэ дээр хүмүүс нэлээд их алддаг, маш их алддаг. За юуг нэг алддаг вэ гэхээр нэг Y гэсэн их шигсэн гэждэг. Энэ гэгдэхгүй. Шууд стад ингэж орж байна. Энийг гээж бичдэг хүмүүс. За энэ дээр бүгд сайн анхаараа. Багш нэлээд их өргөлттэйгээр анхаарууллаа шүү. Стадын. За энэ хараа сурдаг, сурсан. Одоо энэ тохиолдолд сурч байна, сурсаар л байна гэсэн одоо үргэлжилж байгаа утгуудыг илэрхийлэхтэй. Ийм хувиралтай болно. За тэгвэл teach гэдэг үг байна. Яг хэвчээ бас study гэдэг шиг хойноосоо ing төсөл залгаж шууд залгачдаг. Teaching. Teaching. За түүний дараа work гэсэн үг байна. Work гэдэг нь хойноосоо ing залгана. Working. За орчуулбал ажиллаж байна, ажилласаар л байна гэсэн юмтай илэрхийлж байгаа. Clean гэдэг нь хойноосоо ing залгана. Cleaning. За энэ right гэдэг үг байна. Цэвэрлэж байна гэсэн утгаар илэрхийлнэ. Cleaning гэдэг нь right дээр бүгд анхаарал таваарай. Right гэдэг үг маань и гişээр төгсөж байгаа. И гişээр төгссөн үйл үг болгоны араас ing гэсэн төгсгөл ing гэсэн ийм төгсгөл залгавал энэ и гişг нь гээгддэг. За харъя. Writing. За бол одоо энэтэй адилхан жишээнүүд гэж болно. Dance, dancing, smoke, smoking, leave, leaving. За sing. Дуулах гэсэн үг байна. Одоо тэгвэл дуулж байна гэж хэлвэл sing гэдэг яраас ing төсөл салгана. Singing. Дуулж байна. За энэ дээр dance гэдэг нь бас ялгаа авахгүй. Write буюу бичих гэдэг шиг и гişээр төгсөж байгаа. И гişээр төгсөж байгаа учраас ing төслийг залгахад и гэсэн гişгийг гээгээд ing төслийг залгуулчихна. Уншихаараа dancing гэж уншигдана. Dancing. За dancing гэдгийг орчуулбал бүжиглэж байна. Бүжиглсээр л байна. гэсэн юм утгыг илэрхийлдэг. Cook хоол хийх. За хоол хийх гэдэг үг маань хойноосоо ing гэсэн төслийг залгуул шууд залгана. Cooking хоол хийж байна гэсэн юм утгатай. Cooking хоол хийж байна. За ингээд өнөөдрийн хичээл та бүхэн зориулсан хичээл маань нэр үг болон үйл үг хоёрын хоорондын ялгаа хэлбэр талаасаа, утга талаасаа за тэгээд одоо үйл үгийн хувирлууд одоо хэрхэн яг хувирах вэ гэдгийг үгээр нэг гэж багш танаас өнөөдөр хэлж хувилгаж зааж зөвлөлөө.
За гэрийн даалгаврын хувьд одоо яах вэ гэхээр нэгдүгээрт нь ийм үйл үгийн одоо өнгөрсөн цаг дээр хэлбэр маань хойноосоо идэт төсөл залгадаг болон үнцээр хувирдаг ийм хоёр хэсэг ийм бүлэг хоёр үйл өгнүүд байдаг юм байна. Тэгвэл одоо тэр үйл өгнүүд ямар тохиолдолд одоо идэт залгадаг өгнүүд гэдгийг ямар тохиолдолд одоо хувирдаг өгнүүд гэдгийг өөрсдөө хэмжээгээр хэрэл хайвал хийгээд хүн амьтнаас асуугаад жагсаалт гаргаад тэрийгэ цээжлүүл дараагийн хичээлийг ойлгох гэдэг илүү та бүхэнд амар болно. За мөн цаг бага учраас багш та бүхэнд ерөнхийд нь яг ийм АНЖ гэсэн ийм төсөл залгадаг ийм өгнүүдийг ингээд заасан. Тэгэхээр энэ өгнүүдийн ийм тохиолдолд АНЖ төсөл залгуулт ийм дүрмтэй байдаг. Ийм тохиолдолд одоо шууд залгана гэсэн ийм дүрмүүдийг бас өөрсдөө хэмжээнд эрэл хайвал хийгээд өөрсдөө хэмжээнд цээжлээд сураад ингээд эх 7 хоногийн баасан гарагт бүгдээрээ уулзах дээр үйл үгийн нэлээд их одоо нөөцтэй үйл үгийн цуглуулгатай үйл үгээ цээжлчихсэн ийм байх юм бол одоо эх 7 хоногийн баасан гарагт ч одоо нэг баяр өдөр болж байгаа. Түүний дараагийн баасан гарагт бүгдээрээ шинэ он гараад шинэ цагаар шинэ хичээлээ эхлэхээр ийм болцоо гарч иж байгаа юм байна. За ингээд өнгөрсөн хичээл дээр бид нар сэтгэл хэсгээ уншиж асуулт хариултаа багш нь явуулж чадаагүй учраас өнөөдрийн хичээлээр одоо багш нь нэлээд их асуултанд чинь дэлгэрэнгүй төлхөө хариулахыг хичээе. Та бүхэн маань ойлгохгүй өнгөрсөн хичээлээрээс асуух эргэлзэж байгаа зүйлүүдэд багшаасаа сэтгэл хэсгээр бичиж асуултаа асуугаарай. Багш нь та бүхэнд шууд хариулахад бэлэн байна. Мөн өнөөдөр хичээлтэй холбоогүй өнгөрсөн урд заасан 10 хичээлтэй холбоогүй заах гэж байгаа ийм асуултуудыг дараа нь багш нь бичгээр хариулах болно гэдгийг хэлээд за ингээд асуултанд оръё доо. Баярлалаа багшаа гэж байна. За АНЖ үргэлжилсээр байгаа зүйлд хэрэглэх юм уу багшаа? Би тэгж ойлголоо гэж нь яг үнэ. Үргэлжлэх бүлгийн цагт АНЖ хэрэглэгддэг. Тэгэхээр одоо цагууд маань одоо юу нэг бүлэг англи цагууд маань одоо юуны цаг энгийн бүлгийн цаг, үргэлжлэх бүлгийн цаг, төгс бүлгийн цаг гэдэг ингээд бүлэгт хуваагдаад тэгээд дотроо одоо өнгөрсөн 90 үгсэн юм 3 цаг болоод ингээд явцдаг. Тэгээ явсаар гад 26 цаг болдог. За тэгэхээр багш нь яг одоо ийм тохиолдолд энэ АНЖ хэрэглэнэ гэдэг дараа нь бас наривчлан та бүхэнд зааж өгөх юм байна. За манай хичээлийг бас нэлээд одоо ахмадууд маань нэлээд бас их үзэж сонирхож зөвлөгөө өгч бас магтаж урамшуулж байгаа мундаг хүү юм гэсэн ийм сайхан урмын үг ирж байна. Маш баярлалаа. За юу ч сонсогдохгүй байна гэж байна. За энэ сонсогдохгүй байна гэдгийг дээр таны компьютерт байгаа юм болов бид нар бас энэ чинь бас нэгтлээ. За тэгсэн чинь зүгээр сонсогч байна гэдээ баталт мэдсэн байна. Төмрөө багшийн хичээл олон жилийн өмнө сарын хугацаатай хамрагдаж байсан. Урд дүн маш сайн сэтгэлээсээ заадаг мундаг багшаа гэсэн магтаалын сайхан үг ирсэн байна. Маш баярлалаа. За ер нь үгүйсгэх дагвар бололтой англи хэлний гэсэн нэг юм. За нэг багш нь уншаад ойлгосонгүй юу гэж асуух гэсэн юм бол доо. За шүү. Уучлаарай би анх удаа таны хичээлд үзэж байна. Тэгээд ер нь өдөр болгон хичээл заадаг юм уу? Хэдэн үед юм болоо гэж. За ийм хүмүүст бас зориулаад багш нь хэлээ. Сондөр хэлний англи хэлний төв Icon цагаамтай хамтраад англи хичээлийг 10 сараас эхлүүлээд явуулсан байгаа. Тэгээд одоо өдөр болгон энэ хичээл явахгүй харин баасан гараг болгон 13 цагаас өөрөлдөл 7 хоногийн 1 өдөр тэр өдөр нь баасан гараг байгаа. Баасан гараг үрийн 13 цагаас 40 минутын хичээл шууд явдаг. За энэ шууд явж байгаа хичээлийг та бүхэн шууд явж хат нь үзэж оролцоод багшаасаа асуух асуултыг л тэр дор нь хариулт авах ийм боломж байгаа. Магадгүй та цаг зав муутагаас үзэж амжихгүй байвал энэ хичээл маань хадгалагдаж байгаа. Хаана хадгалагддаг вэ гэхээр Icon цагийн дээр хадгалагдаж байгаа. Icon News
MN гэдэг одоо Facebook дээр хадгалж байгаа icon-ы Facebook дээр. За мөн багш нь та бүхэн зориулаад Сондөр хэлний зайны сургалт гэсэн ийм тусгай хуудас нээсэн байж байгаа. Тэгэхээр тэр Сондөр хэлний зайны сургалт гэдэг кириллээр бичиж ороод та бүхэн лайк дараад бид нартай нэгдэрээ. Тэгвэл одоо тэр Сондөр хэлний зайны сургалт гэсэн энэ хуудсан дээр энэ хичээлүүд нь бүгд байж байгаа. За мөн манай төвийн албан ёсны хуудас Сондөр хэлний English Language Center гэсэн ийм хуудсанд хандаж болно. Мөн Сондөр хэлний English Center гэсэн бас Facebook байгаа. Энэ бүхэнд хандаад та бүхэн өмнөх хичээлүүдийг бас эхнээс нь эхлүүлээд системтэйгээр үзэж ойлгож болно гэдгийг багш нь хэлье. За ингээд өшөө цаг хугацаа бас бидэрт байна. Тийм учраас багш та нарт асуултыг бас нэлээд ихээр хариулъя гэж бодож байна. Сондөр хэлний зайны сургалт дээр өмнөх хичээлүүд байдгаа гэдэг. За энэ багшийн өмнөөс хариулсан байна. Icon дотор байгаа гэж байна. Хайгаад нөхөж үзээрэй гэж байна. За мөн өмнөх хичээлүүдийг хаанаас үзэх вэ гэсэн асуултанд сая хариулсан байгаа. Багшаа to have-ыг нь ойлгоогүй гэж байна. To have. За to have-ыг нь ойлгоогүй гэсэн байна. За энэ дэр юу яа? Багш нэг багхан шиг have-ийн тухай эргээд нэг сануулад хэлчихье. To be үлэг гэж байгаа. To be үлэг маань бол байна, бол, мөн, юм гэж орчуулагддаг. Бол одоо to have гэдэг нь бас байдаг, байгаа, би, та гэж орчуулагддаг. Хамгийн гол та бүхний ойлгож авах ёстой ойлголт чинь юу гэхээр to have гэдэг үйл үг маань эзэмшлийг илэрхийлдэг. Эзэмшлийг илэрхийлнэ гэдэг нь юу гэсэн юм гэхээр тухайн хүнд байдаг, өөрт нь байдаг, өөрөө л байдаг зүйлийн тухай ярихдаа to have гэсэн үгийг хэрэгэлдэг. Жишээлбэл надад одоо олон найз би гэж хэлвэл I have many friends гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл надад одоо тэр олон найзууд байгаа. Би олон найзтай хөөн гэж хэлвэл ингэж хэлнэ. За тэгвэл одоо түүнд миний паспорт байгаа. Өөрөөр хэлбэл тэр эрэгтэйд миний паспорт байгаа. Гадаад паспорт тийм ээ. За тэгвэл he has my passport. Яагаад has болж байгаа юм бэ гэхээр he, she, it гэсэн буюу 3 дахь биеийн ганц тооны араас have гэсэн үйл үг маань has гэсэн бүтцтэй болж орж ирдэг. Өөрөөр хэлбэл утгын хувьд адилхан боловч хэлбэрийн хувьд хоёр өөрөөр бичигддэг. За энэ дээр дахиад нэг жишээ авахад I have a dog. Энэ бол надад нохой байгаа. Би нохойтой гэсэн. Тэгвэл тэр эмэгтэйд нохой байгаа гэвэл she have гэж хэлэхгүй she has a dog гэж хэлнэ. Орчуулга нь адилхан л байдаг гэж орчуулж байгаа боловч хэлбэрийн хувьд ийм ялгаатай. За нэг асуулт авах гэдэг. Do you have any children? Та хүүхэдтэй юу? Have. За тэгвэл тэр эрэгтэй хүүхэдтэй юу? Does he have any children? Яагаад does авч байгаа юм бэ гэхээр he, she дээр туслах үйлгүй нь does гэсэн юм уу орчдөг. За тэгээд яг энэ to have гэсэн хичээлийг тусгаарлан заасан байгаа. Энэ хичээлийг нэлээд сайн үзээрэй, дахин сонсоорой. Тэгээд багшаа тайлбарыг их анхааралтай үзээрэй гэдгийг багш нь хэлье. За мөн өөр ямар сэтгэл байна вэ? Уншаадах. Анхаач насан сурмаар байна. Багшаа сургалтууд байгаа юу гэж байна. Анхаач нас нь одоо энэ хичээлүүд маань юу яаж байгаа? Заагдж байгаа. Сур бас дахин сураа гэж байна. За анхаач насан сурмаар байна гэдэг асуултанд багш нэг хариулж. Яг одоо энэ хоёр байгууллагын хамтарсан хичээл маань яг анхаач насаа их заагдж байгаа. Анхаачны хүмүүст зориулагдсан ийм хичээл байгаа. Яг анхаач насаа үзэж байгаа хүмүүс маань бас нэлээд их сэтгэл өндөр байгаа, сэтгэл хангалуун байгаа. Тэгээд тэд нар маань одоо бас нэлээд юугаараа янз бүрийн сувгаар багштайгаа холбогдож, асуулт асууж, санал сэтгэлдээ солилцож ингэж байдаг. Тэгэхээр яг энэ юуны зайны сургалт буюу энэ лайвын сургалтаар одоо та бүхэн үзэхээс гадна манай төв дээр бас анхаач насаа эхлүүлээд анхан, завсар, дунд, агсан дунд, гүнзгий гэсэн ийм шатуудад цагуудаа сонгоод та Сондөр хэлний англи хэлний төв дээр суралцах боломжтой. За манай төвийн суралцах цагууд бол маш сонголттой байгаа. Өглөө 6 цаг 15 минутаас ороо 22 цаг 30 минут хүртэл өдөрт 2 цагийн сонголтоос та аль боломжтой цагаас сонгоод ямар ч төвшнгөө тогтоолоод эхлэх юм боломжтой байгаа гэдэг багш нь хэлье. За ингээд өнөөдрийн хичээлийг энэ хүрээд багш нь дуусгаж байна.
одоо өнөөдрийн хичээлийн онцлог маань цаг хугацааны хувьд одоо ямар онцлогтой юм бэ гэхээр 2016 оны сүүлчийн хичээл гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр одоо дараагийн 7 хоногийн баасан гар ихт хичээл орохгүй нэ гэж бүгдээрээ ойлгоорой. Ингээд шинэ оны хичээл маань 1 сар гаргаад орох нэ. Өөрөөр хэлбэл одоо 1 сарын 6, 7, 8, 9, 10, 1 сарын 17 биш үү гэж надад сайн шууд хэлчлээ. Тэгэхээр бүгдээрээ одоо 2017 онд уулзах юм байна. 2017 онд эрэхтэй даалгавраа сайн хийгээд өмнөх 11 хичээлээ сайн дахин үзээд ойлгоод тэгээд эх шинэ оны анхны хичээлийг өгсөн та бүхэнд англи хэлний 26 цаг болох хамгийн анхны цагийг та бүхэнд заахаар та бүхэнтэйгээ иргэн уулзгалнаа. Ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. Эрхчил хүртэл баяртай.